За юу байгаамаа ингээд манай ерөнхий сайд тэгээ урт хурдах засгийн газруудаас ингээд сургамж аваасаа ерөнхий сайдуудаас гэж бодож байгаамаа. Тэгээд бид нар чинь авилга хулгай энэ нүүрсний одоо хулгай энэ төр юмдаа бол одоо бид нар үнэхээр идэгдээ дууслаа шүү дээ. Айгу өрөвдөлттэй хэдэн улс төрчид айгу өрөвдөлттэй ард түмнээ хараа сууж байна л да. Үнэхээр одоо гэхдээ би ч тиймч бас гутран гом бишээ. Өөдрөг харж арай дээр болоосаа. Гэхдээ өөдрөг юм бол манайх чи үл за 90% фэйсбүүкээс мэдээлэл авдаг гэж байгаа. Тэр 30% нь тэн дээр байгаа бүх юмд итгэдэг гэж байгаа. Гэхдээ бас манай залуучууд байна. Энэ 2000 оноос хойших залуучууд. Эдгээр үнэхээр итгэл найдварыг төрүүлж байна. Тэгээ авилга хулгай хийж байгаа энэ улсуудаас гадна энийг зүгээр харсан ч хараагүй юм шиг хажуугаар нь дугуй байж байгаа бид нэр айгүй буруутай байхгүй юу? Буруугийн буруутай. Тэгээ манай хоёр гөрш маань энэ хоёр гөрштэй муудалцуулахыг байн хүсдэг энэ ард түмэнтэй. Тэдний өмнөөс одоо янз бүрийн юм тараадаг. Энэ хоёр том улсууд одоо энэ 3 сая 500 мянган хүн ингээ сайхан амьдрчаасаа болчоосоо бүтчээсээ энэ юм доктортой байгаасаа гэсэн ийм л бодолтой байдаг гэж би бодож байгаа. Гэтэл энийг одоо бүснүүлээд гацаагаад энэ улс орны хөгжлийг тэр дундаас нь маш их хулгай хийж мөнгө завшдаг ийм улсууд байна. Тэр их мөнгөө тэрний өчүүхэн гисгийг энэ толгоо угаах, энэ улс орны юм ядууах энэ бүх юмд ингээ ашиглаж байна. Энийг одоо бүгдээрээ л мэдчихэж байгаа шүү дээ. За энэ олон сайдууд их удаан хугацаагаар ажиллах юм аа. Энэ өөдөө гарч байгаа салбар ганц чалгаа. Тэгээ нэг зураг байдаг л да. Хараад би үнэхээр харамсдаг. Тэгээ нэг цусны гоочсон тийм алах хадуур барайл өрөө хаагаад яваад идэг. Тэгээ манай ард түмэн маань өдрөөс өдөрт энэ Непалынхан шиг, Бангладеш шиг болоод байна л да. Тиймч болгож байна. Тэгээд энэ явдал чинь ингээд удаан үргэлжлээ явах юм бол тийм хиллэг гарцсан байна шүү дээ. Энэ ард түмэн чи одоо Непалд хүлээгээд энэ залуучууд чинь энэ амьдралыг ингээд дэвчээд исээд хүлээгээд байж чадахгүй. Энэ муухай юм чи хараад үнэхээр байж чадчих шүү дээ. Ийм баян, ийм сайхан баашилтай, ийм одоо IQ өндөртэй ийм улс орныг яагаад ийм байлгад юм бэ? Одоо эцсийн найдвар одоо Монгол ардын намаас одоо тав авчаад байгаа шиг байна. Та ямар ч байсан багч байсан одоо өөрчлөлт хийгээсэй гэж бодож найдаж байна. Тэгээ засгийн газраа одоо яаж байгуулахаас энэ бүх юм чинь шалтгаалнаа. Энэ одоо гатсан төмөр зам, уулын энэ цөмөр замыг зөв тавиад холбоод явуулаад ингэсэн бол бидний когсч нүүрс энтгэгч хүрч болох байсан.